Хэрвээ би танд яг одоо 25 майлтай 40 км гүү гэвэл ихэнх хүмүүс чадахгүй тийм үү? Гэхдээ би танд танаа хүүхэд чинь хүүхдээ чинь амийг аврах тим юм байна. За одоо 40 км гүү гэвэл ихэнх хүмүүс яаж хийж байгаа л тэрийг гүүнэ. Тэнд ялгаа нь ерөөсөө байхгүй шүү дээ. Юунд хүрэх гэж байгаа нь бол тодорхой. Гэхдээ яагаад гэдэг зүйл нь энэ хоёрын хувьд хамгийн ялгааг нь гаргаж өгч байгаа. Тэндээ адилхан би таныг Франц хэл 6 сарын дотор сур гэвэл сурч чадахгүй тийм үү? Гэхдээ таны мөрөөдлийн ажил чинь энэс хамаарна. Ингэхгүй л бол та мөрөөдлийн ажилд хүрч чадахгүй гэх юм бол их хүн яаж хийж байгаа дарга хүчийг олж байгаа 6 сарын дотор энэ хэлийг сурна. Тэгэхээр энд яагаад гэдэг зүйл маань тийм хүчтэй зүйл байдаг. Боломжгүй зүйлийг хүртэл болохоос өөр аргагүй тийм зүйл болгож хуургах боломжтой. Тийм хүчтэй зүйл. За ингээд 25 оны эхний улирал дуусчих шиг байна. 1 2 3 дугаар сар өнгөрчлөө. 4 дугаар сар эхлэх гэж байна. Яг иймэрдүү цаг мөчид өөрийнхөө урдаа тавьсан зорилгууд, амьдралынхаа утга учир зорилтуудыг эргэлж харах нь маш чухал байдаг. Яагаад энэ чухал вэ гэхээр ихэнх хүмүүс бол юуны араас явж байгаа бол мэддэг. За би илүү их мөнгөтэй болж гин, илүү алдартай болох гэдэг байна. Эсвэл муу зуршлаар сайн ангижрах байна гэдэг. Энэ эдгээр бол бүгд айгүй гайхамшигтай, айгүй хэрэгтэй зүйлүүд, хэрэгтэй зорилтууд. Гэхдээ эдгээр зүйлүүд нь зүгээр л бидний очих цэг тийм үү? Эдгээр бол бидний юунд хүрэх гээд байгаа гэдгийг хэлж байгаа болохоос яагаад, яаж гэдгийг хэлдэг. Тэгээ бид нар юу гэдгээс гадна яаж гэдэг дээр бас маш их төлөвлөлт өгдөл тоо. Би одоо яаж муу зуршлаас ангижрах уу? Яаж их мөнгөтэй болох уу гэдэг зүйлүүд яг хүмүүсийн бодолд эргэлдэг зүйл. Гэхдээ энээс илүү хамгийн гүнзгий чухал асуулт бол яагаад гэдэг асуулт. Яагаад мөнгөтэй болох ёстой? Зарим хүмүүс тэрхээ ойлгомжтой байж магадгүй л дээ. Гэхдээ энэ яагаад гэдэг зүйлийг ойлгочих юм бол бусад бүх зүйл нь маш амархан болдог. Тэр бусад бүх зүйлийн шалтгааныг бид нар яаж хийж агаад олдог. Нийчэг хэлсэн үг гэдэг тийм үү? Бид нар яагаад гэдгийг мэдж байгаа бол юу ч давж гарч чаддаг гэдэг. Хэрвээ би танд яг одоо 25 майлтай 40 км гүү гэвэл ихэнх хүмүүс чадахгүй тийм үү? Гэхдээ би танд танаа хүүхэд чинь хүүхдээ чинь амийг аврах тим юм байна. За одоо 40 км гүү гэвэл ихэнх хүмүүс яаж хийж байгаа л тэрийг гүүнэ. Тэнд ялгаа нь ерөөсөө байхгүй шүү дээ. Юунд хүрэх гэж байгаа нь бол тодорхой. Гэхдээ яагаад гэдэг зүйл нь энэ хоёрын хувьд хамгийн ялгааг нь гаргаж өгч байгаа. Тэндээ адилхан би таныг Франц хэл 6 сарын дотор сур гэвэл сурч чадахгүй тийм үү? Гэхдээ таны мөрөөдлийн ажил чинь энэс хамаарна. Ингэхгүй л бол та мөрөөдлийн ажилд хүрч чадахгүй гэх юм бол их хүн яаж хийж байгаа дарга хүчийг олж байгаа 6 сарын дотор энэ хэлийг сурна. Тэгэхээр энд яагаад гэдэг зүйл маань тийм хүчтэй зүйл байдаг. Боломжгүй зүйлийг хүртэл болохоос өөр аргагүй тийм зүйл болгож хуургах боломжтой. Тийм хүчтэй зүйл. Тэгээ би энэ талаар сүлээ идэх бодоод байгаа л та. Заримдаа энэ яг эсэргээрч хүнд ажиллаж болно. Би бол өөр дөөрөө зарим нэг өнгөрсөнд болсон зүйлүүдийг хараад авахаар зарим нэг зүйлийг хийх хүсэл ерөөсөө төрдөг байсан. Ямар ч мотивац, урам зориг юу ч байхгүй. Тэгээ тэр үед яаж хийх нь бол тодорхой. Юунд хүрэх гээд байгаа нь тодорхой. Гэхдээ яалах гол нь яагаад тэр зүйлдээ хүрэх гээд байгаа гэдэг нь ойлгомжгүй байдаг. Тэгээ тийм үед би ер нь яагаад энийг хийж яах юм бэ гэж боддог тийм. Тэгээ зарим хүн дээр ч гэсэн яг иймэрт асуудал гардаг гэж магадгүй. Илүү их мөнгөтэй олё гэсэн чинь. Ер нь илүү их мөнгөтэй олж яах юм. Тэр өөр юу хийх юм. Илүү том байшин байр авах, өөрт нь утга учиргүй болвол тийм. Тэр хүн яагаад ч мөнгөний төлөө илүү мөнгөтэй олё гэж бодохгүй. Эсвэл илүү амжилтанд хүрэхтэй. Амжилтанд хүрэх талаар ч гэсэн ихэнх хүн угаасаа ойлгомжтой. Угаасаа л хүн болгоны хүсэж байгаа зүйл гэж боддог тийм үү. Гэхдээ энийг ч гэсэн бид нар дотроо бодох хэрэгтэй. Яагаад амжилтанд хүрэх гээд байгаа? Тэлээгээд яг юуг олж авах гээд байгаа. Хэрвээ тэрийг мэдчихэж байгаа бол тэр амжилтанд хүрэх гээд байгаа зүйлдээ бол яаж ч жаад хүрхэлэх. Гэхдээ тэр шалтгаан байхгүй бол хүн өөрийгөө яаж ч чирээд хүчээр тэр зүйлийг хийлгэж чадахгүй. Яг тэгвэл яах гээл энэ зүйлийг хийгээд байгаа гэд өөрөөгөө хүн өөртөө эргэлзээд авах болохоор
Энийг бол эцэг хүн өөрөөр л энэ хариултыг олох шаардлагатай. Миний зарим нэг зүйлийг зарим зорилтыг өөрж байгаа шалтгаан нь таныхаас шал өөрөж магадгүй. Тэгээд зарим нэг зүйл одоо надад ямар ч үнцэнд үзүүлэхэд зарим хүнд маш их үнцэнтэй зүйл гэж болно тийм үү. Гэхдээ яг эсрэгээрээ надад маш их үнэтэй зүйл зарим нэг хүнд тийм их үнцэнтэй зүйл биш гэж магадгүй. Тэгэхээр би энэ дээр зүгээр л өөр дээр эргэцүүлэлт хийж байгаа та нартай хуваалцъя л да. Миний амьдралд тавьсан зорилгоудын нь яагаад би тэр зорилтуудаа тавьж байгаа вэ гэдэгт. За нэгдүгürt бол мөнгө гэдэг зүйл байна тийм үү. Мөнгө гэдэг зүйл ихэнх хүний хувьд ямар шалтгаанд байдгийг бол мэдэхгүй. Гэхдээ миний хувьд илүү санхүүгийн доктортой байдал. Санхүүдээ санаа зовхгүй байна гэдэг маш том зүйл. Гэр бүлийнхэнтэй хэрэгтэй зүйлийг нь хэрэгтэй үед нь шаардлагатай үед нь санхүүгээр хангаж чадж байна гэдэг маш том зүйл. Тэгээ дээр нь нэмжлэхэд ер нь бас мөнгөөр дамжуулж хүн амьдралд маш олон зүйлийг мэдрэх боломжтой. Аялж үзээгүй газраараа аялах, байнга мэдрхийг хүсэж исэн зүйлээ мэдрэх, уулзахыг хүсэж исэн хүнтэйгээ уулзах гэхэд маш олон зүйлийг амьдралд мэдрэх боломжтой. Тэгээ энэ миний хувьд л утга учиртай зүйл болохоор надад одоо мөнгө олох нь надад илүү хэрэгтэй зүйл юм байна. Би ийм зүйлийн төлөө ажиллах гээд байгаа шүү дээ гэдгийг өөртөө сануулж байгаа. Гэхдээ хэрвээ хүн өөртөө яагаад би илүү их мөнгө олж байгаа гэдэг шалтгаанаа гаргаж авч чадахгүй бол хүн ер нь мөнгөний төлөө ажиллах гингүүд цаанаасаа хөдөлж өгөхгүй байх гэж бодож байна. Тэр нь эрүүл мэнд. Эрүүл мэнд гэдэг зүйл угаасаа л бүх зүйлийн суурь байдаг. Энэ бол хүний ажиллах зорилт биш. Энэ бүх зүйлийн суурь, фундамент. Энэ зүйл дээр бүх зүйл баригдаж байгаа болохоор хэрвээ байшингийн суурьчин ганхаад нураад унчих юм бол цаашаа юу шигээд ямар ч гоё юм мэдрэх гээд амьдралчин хийх гээд байгаа бүх зүйл чинь ямар ч үнцэнэг болно. Эрүүл мэнд авахгүй бол. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг нь тийм 8 цаад байх зүйл биш. Энэ бол заашгүй шаардлагатай нэг чухал байнгын авч явах ёстой зүйл. За тэгээд энэ ажил болон хобби. Энэ миний хувьд бол маш чухал сэдв. Хүн болгоны ч гэсэн чухал сэдв. Та бодоод үзтээ. Цэрүүн яваа амьдралынхаа талын ажил хийж өнгөрөөж байна гэж боддоо. Тэгэхээр энэ зүйл маань нэгдүгээрт сэтгэл санааг чинь хангаж чаддаг, стресстүүлээд амьдралыг чинь дордуулаад байдгүй. Харин ч амьдралыг чинь улам дэвшүүлдэг таныг улам өмнө мэдэрч байгаа зүйлүүдийг чинь мэдрүүлдэг, дараагийн түвшинд авчирдаг, сэтгэл ханамж авчирдаг тийм зүйл байх хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол амьдралыг чинь сэрүүн цагийг чинь талан тамд өнгөрөх гээд байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Тийм болохоор хүн ажлынхаа юу хийж ажиллаж амьдрах тэр зүйл маань хамгийн чухал сэдвүүдийн нэг. За тэгээд дээр нь хүний сошиал амьдрал, тэгээд дээр нь одоо хүний партнерээ олох одоо хайрын тал дээр. Тэгээд энэ тал дээр би өмнө их боддгоо байсан л та. Гэхдээ ер нь яг энэ талаар сайн бодоод ангууд ер нь бид нар ч гэсэн ярьдаг шүү дээ. Монголчууд ярьдаг. Хүний хань ижил гэдэг зүйл тийм үү. Тийм болохоор хүний тэр сонголт бол хүний амьдралдаа хийж бол хамгийн чухал сонголтуудын нэг гэдгийг хүмүүс бас мэдж л байгаа. Яг гэвэл чи тэр хүнийхээ хажууд байнга сэрн тийм үү. Байнга тэр хүнийхээ царайг харна. Тэр хүний энерги чинь ер нь таны амьдралч чинь тэр чигтээ нөлөөлнө. Тэр хүний өнгөний дуу аяс ер нь яг ямар шүү хүн бэ гэдэг бол тэгээ энэ бол хүн зүгээр л нэг цугтаа амьдрах хүний сонгож байгаа зүйл бол биш шүү дээ. Энэ бол таны амьдралын түүхийг цугтаа бичлэлцэж байгаа тийм чухал хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та энэ үнтэйгээ цуг өөрийнхөө өмнө төсөөлж байгаачгүй тийм амьдралыг бүтээж болно. Эсвэл нөгөө хүн чинь айгүй их шүүмжилдэг, сөрөг, хайрлахгүй, хайхардаггүй тийм хүн байх юм бол амьдралыг чинь доод байж болох хамгийн доод зэг рүү авч боломжтой. Энэ талаас нь харахаар бол амьдрал чинь зүгээр нэг энгийн зүйл байж болно. Амьдрал чинь эсвэл маш үзэсгэлэнтэй, маш гоо сайхан агуулсан тийм зүйл байж болно. Тэгэхээр энэ зүйлүүд хэрэг үн цэнтэй вэ гэдгийг бид нар өөрсдөө хаяа сануулж авах хэрэгтэй. Би яагаад энэ зүйлийн төлөө ажиллаад байгаа вэ? Би яагаад амьдралынхаа ханыг болгох нь хамгийн чухал юм. Энэ миний амьдралд яг ямар нөлөөтэй гэдгийг
харж чадах юм бол бид нар энэ зүйлүүдийнхаа төлөө ажиллахад илүү их урам зориг орж ирнэ. Тэгээ ийм хэмжээний партнертай болохыг хүсч ивэл хүн ч гэсэн өөрөө тийм хэмжээний партнерыг хүртэх тийм хэмжээнд байх хэрэгтэй, тийм үү? Тэгээ тийм л болохоор энэ бас намайг өөр дээрээ ажиллах илүү урам зориг өгдөг л дөө. Би илүү энэргүй байж штэ, илүү өөртөө итгэлтэй, илүү хөнгөн, илүү амь амьдралаар дүүрэн тэ. Өөрөө ч гэсэн бас дотоод гоо үзлэнтэй байж иж тийм хүн миний амьдралд орж ирэх магадлал хамаагүй ихсэн. Тэгээ ер нь өөр дээрээ тиймэрхүү характеруудыг бүтээж байна гэдэг нь эргэн тойрныхоо бусад бүх хүмүүст нөлөөлөхөөс хамаатай. Бид нар тэ зүгээр амьдралынхаа ханыг олохоос илүү бас найзуудтай нөлөөлж байгаа. Найзуудтай үлгэр дуур болж байгаа. Тэгээ дээр нь ирээдүйн хүүхэд тань ирээдүйн хүүхэд чинь таныг л төрөөж усан тийм үү? Хайрлах гэдэг зүйлийг чамаас сурна. Цахлаг баттай байх талаар чамаас суралцсан. Тэгээ тийм болохоор хүн өөрийнхөө хамгийн сайн хувилбар байна гэдэг нь цаашаага ийм гүнзгий утга учиртай байх боломжтой. Та хүүхэд чинь те би ааваасаа хайрлахыг сурсан. Би ааваасаа сахилга баттай байхыг сурсан. Би ааваасаа те амьдралын гоо цэцлэгийн талаар ойлгосон гэдэг тийм үгийг хүүхдийн чинь амнаас гарах хэмжээнд тийм их болцоо нуугдж байгаа бол та өөр дөрөө ажиллахаас өөр ямар ч сонголт байхгүй. Тэгэхээр энэ бичлэгэн дээр би энэ талаар л жоохон бодолцоод үдээсэй гэж хүсэж байна. Амьдралдаа хийж байгаа зүйлүүдийнхаа ард маш том яагаад гэдэг шалтгаан гэдгээ олоорой. Хэрвээ олсон байсан ч гэсэн хүн тэрийг мартчихдаг. Тэгэхээр тэр зүйлтэйгээ буцаад холбогдох тэрийгэ өөртөө сануулах. Яагаад энэ зүйлийг ихэлсэн бэлээ? Яагаад энэ зүйлийг дуусгах ёстой бэлээ гэдгээ өөртөө сануулаарай гэж хүсье. За тэгээ хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой тийм болох гэж хичээцгээе. За та манай хамт олонтой нэгдээд надтай тулж ажиллахыг хүсвэл description-д байгаа линкийг дагаарай. Баярлалаа.